Сайн мэцгэнагтаа та бүхэнд өнөөдрийн хүргэе. Өнөөдрийн гомдлогоор би та бүхэндээ ойрын үед хэрэглэж дуусгасан арьс арчилгаа, гоо сайхан болон бие арчилгаа, үс арчилгааны бүтээгдэхүүнүүдийн талаар өөрийнхөө сэтгэлийг хуваалцахаар шийдлээ. Хамгийн нэгдүгээрт Kate Somerville гэдэг брендийн Wrinkle Warrior гэсэн серумыг би хэрэглэж дуусгасан. Энэ болохоор Мекад зарагддаг серум байгаа. За надад бол ерөнхийдөө нэг таалагдаагүй. Ямар нэгэн онцгойд үйлчлэгээ үзүүлсэн юм бол ер нь байгаагүй. Үний хувьд нэлээд үнэтэйсэн $100 байсан баха. Тэгээд энэ брэнд бол ерөнхийдөө зарим бүтээгдэхүүнд ажгүй байдаг л да. Kate Somerville. Гэхдээ яг энэ moisturizer серумны хувьд бол nothing special байсан. Сайн ч чиг өгөхгүй. Тэгээд ер нь найрлах нь бол надад ерөөсөө таалагдаагүй. За ийм нэг зүйл байна. Drunk Elephant гэдэг брендийн face oil. Энийг би 2 дахь хэрэглэж дуусгаж байгаа. Энэ бол айгүй таалагдсан. Охтууд маань face oil сонирхож байвал энэ Drunk Elephant-ийн яг энэ нэлээд бас өөр төрлүүд байдаг. Энэ бол айгүй дайжгүй. Dr. Dennis Gross-ийн ийм vitamin C-тэй дээрэс нь бас lactic acid гэсэн зүйлийг найрлагатай ийм тос серумыг хэрэглэж дуусгасан. Энэ өстө надад амар таалагдсан. Айгүй гоё юм байлээ. Өглөө яг нэг тоника түрхэд тэгээд араас нь яг витамин С-тэй ч юм уу ямар нэгэн одоо нарны тосны доор нэг чигшүүлэх тос түрхэх шаардлагатай болдог. Тэрэнд бол надад энэ айгүй таалагдсан. Тэгээ бас найрлах нь айгүй зүгээр байгаа. Vitamin C дээрээс нь lactic acid орсон болохоор vitamin C чинь өөрөө нөгөө нарны тосны доор түрхэхэд хамгийн тохиромжтой зүйл гэж явдаг. Тэгээд энийг бол би дахиж аавна гэж бодож байгаа. So good. Estée Lauder-ийн Micro Essence гэдэг ийм tonic essence хэрэгж дуусгасан. Надад ерөөсөө онцгойд ямар нэг үйлчлэгээ бас үзүүлээгүй, нэг таалагдаад байгаа юм байхгүй. Дахиж бол аавна гэж бодохгүй байна. Гэтэ энийг бол яг би нэг Estée Lauder-ийн sale-с авч ирсэн. Тэгээд I don't know ямар ч байсан яг essence гэж байна. Drugstore-ийн $10-20 tonic-ноос ялгараад авах ямар ч юм байгаагүй. Дахиж авахгүй. Дараагийнх нь Tatcha. За Tatcha гогтуд маань айгуу сайн мэдэх байх. Энэ Made in Japan байдаг. Алдартай брэнд байгаа. Гэхдээ Tatcha-д би дурлаа амар гоё юм байна хэрэглэе гэж айгуу хичээсэн боловч Tatcha-гаас үнэндээ яг таалагдах юм ерөөсөө таалагдах бүтээгдэхүүн ер нь айгуу ховор агаад байгаа. Эдний энэ water cream, dewy cream гэдэргээд зөндөө байдаг. За энэ water cream бол ерөөсөө бас нэг тийм гоцгоод яг үнэндээ одоо эн чинь бас нэлээд үнэтэй тос штэ. Үнэндээ хүрсэн ямар нэгэн үйлчлэгээ надад ерөөсөө үзүүлээгүй. Тэгээд бүр nothing special. So Tatcha ерөнхийдөө айгу яг нэлээ яг арьс арчилгааны тос серумуд нь зүгээр average байдаг л нэг гэж бол би хэлнэ. Яг хуу цэвэрлэгээний тэр ice wash гэдэг нүүр цэвэрлэгч тэр бол яг хуу дайжгүй. За Tatcha-гийн тоснууд бол ягавтай л юм билээ те. Энэ Estée Lauder-ийн Advanced Night Repair гэдэг энийг бол манай охтод бүгдээрээ мэдж байгаа. Энийг хэлж үзээгүй бас хүмүүс ховрах гэж бодож байна. Энийг бол би дахиж ерөөсөө худалдаж авах гэж огт бодохгүй байна. Ягаад тэгэхээр байдаг л нэрээ яг дайжгүй чийгшүүлнэ. Ялангуяа хэрэгэлдэггүй байж байгаа анх худалдаж аваад хэрэглэх юм бол ер нь nice гэж бодохоор яг тэгээд явцын дунд бол ямар нэгэн гоцгой тийм ерөөсөө анзаарагдахгүй тэгээд баг чийгшүүлэлт нь ч анзаарагдах байлаа. Тэгээд бас нэлээд үнэтэй юм чинь нэлээд үнэтэй серум дахиж бол авахгүй гэж бодож байгаа. Энэ Lancome-ийн eye serum. За энэ бол ёстой надад айгүйх таалагдсан. Энэс би 2-3-ыг баг хэрэгж дуусгасан баг. Гэтэ энэ бас нэлээд үнэтэй байдгаа. Тэгээд үйлчлэгээ өгөөд байгаа юм шиг санагдсан. Ерөнхийдөө би энийг дуусснаас хойш сүүлийн үед eye cream хэрэглэхгүй бас нэг 2-3 сар болсон чинь нүдний үрчлээ аюу тодроод байгаа ч юм шиг санагдаа. Тэгээд нүдний серум болон нүдний тосыг заавал хэрэглэх ёстой юм байна гэж сүүлийн үед шийдвэр гаргаад Sunday Riley-ийн нэг нүдний тос авсан байгаа. Болохоор Sunday Riley-ийн Auto Correct гэдэг энэ нүдний тос
энэ жижиг сайзыг нь би бас хэрэгжилж дуусгачаад 44-ний том сайзыг авсан. Энэ өстой гоё юм билээ. Миний аягүй хүндэлдэг дагдаг Английн нэг алдартай эмэгтэй байдаг. Тэр эмэгтэйгийн хамгийн хайртай нүдний тоос гэж бол хэлсэн байлээ. Тэр бас өөрөөр хэлэхдээ энэ Sunday Riley-гаар би спонсорлуулаагүй. Зүгээр л яг хамгийн хайртай нүдний кремээ сонгохгүй би энийг сонгоно гэж хэлсэн байсан. Гэхдээ энэ үнэхээр сайн. Тэгээд дээрэс нь бас энэ Lancome eye serum аягүй сайн билээ. Энэ хоёрыг бол би happy to repurchase. Энэ бас Sunday Riley-гийн niacinamide-ны найрлагатай serum. Энэ serum яг давгүй байсан боловч бас л яг дахиж авах хэмжээний амар тэгж дурлаагүй. Нэх мундаг нөлөө үзүүлээгүй. Өмнө би бас niacinamide-та Glow Recipe-гийн serum хэрэглэжсэн. Тэрний бол niacinamide нь жоохон найрлага багтаа л да. Гэтэ энэ 10% гэдэг чинь бас нэлээд гайгүй өндөр найрлагатай гэсэн үг. Гэтэ нөлөө үзүүлээгүй. Яг тэгэхээр Sunday Riley ч өөрөө бас нэлээд үнэтэй брэнд. За бахан Sunday Riley-гийн юмнууд байна. За энэ бас Sunday Riley-гийн Good Genes гэдэг serum байгаа. All in one lactic acid treatment гэсэн байгаа. Энэ ерөнхийдөө бүх төрлийн арсан тохирдог. Нэлээд гайгүй чигшүүлт юм байлээ. Тэгтээ энийг бол бас яг өдөр болгон хэрэгжилж бас болохгүй байх гэж бодсон. Яг тэгэхээр би чи нөгөө өөрөө retinol крем хэрэгэлдэг. Retinol ч өөрөө бас арсыг exfoliate хийж байгаа. Дээрээс нь lactic acid ч бас exfoliate хийх ажиглалтай. So арсан хэтэрхий хүчтэй найрлагатай зүйлсүүдийг өдөр болгон хэрэглээд байж болохгүй. Миний хувьд бол та бүхэн санал болгоно гэж бол хэлэхгүй. Тэгтээ бол хэрвээ Sunday Riley-гаас бүтээгдэхүүн туршиж үзэх хүсэж байвал Good Genes бол not bad. SK2-гийн энийг бүр амар сайн хэрэгэлсэн байна. Нүрийн шингэн савн. SK2 угаасаа охтод маань мэдж байгаа айгүй үнэтэй брэнд. Би бол зөвхөн энэ шингэн савнгийн л авч хэрэгэлсэн. Дээр үед эссенцийг хэрэгэлдэг байсан. Эссенц нь бол үнэхээр гоё. Гэхдээ бол үнийн хувьд too expensive байсан учраас би хэрэглэхэ болсон. За энэ нүүр цэвэрлэгч бол надад маш их таалагдсан. Айгүй гоё зөөлөн бүр ингээд угаасны дараа нүрийг ерөөсөө уурашуулдаггүй. Эндээ бол дүүц хөөц хэмжээний үйлчлэгээ үзүүлсэн гэж би бодож байгаа. За энийг бол би дахин худалдаа авах сонирхолтой байна. Хэрэглэх хамгийн дуртай тавшруулах үйлчлэгээтэй serum байгаа. Dermalogica-гийн. Энийг би яагаад хэрэглэх дуртай байдаг вэ гэхээр нэлээ хүчтэй найрлагатай гуйжуулагч retinol эдэр хэрэглэсний дараа арсаа гоё тайвшруулж амрааж зөөлөн бүтээгдэхүүн төрөх шаардлагатай байдаг. Тэр үед энэ serum бол үнэхээр best. Одоо бол амар таалагддаг. Би энийг байнга хэрэглэдэг. Dermalogica ер нь аюу нэлээд сайн брэнд. Надад таалагдаад байна. Энэ Circular Hydration Serum гэдэг бас юм жижигхэн хөөрхөн serum дээр нэг юмны самплын дотор ирсэн. Энэ бүр надад амар таалагдсан. Айгүй гоё чигшүүлт юм байлээ. Би энийг тэгээ full size-ыг авна гэж бодоод ерөөсөн авч амжихгүй яваад байгаа. Энэ бол яг чигшлиг бол айгүй сайн өгдөг serum байлээ. Хэрвээ та бүхэн сонирхож байвал миний бүр үнэхээр хамгийн хайртай бронзер. Энэс би баг 2-3 хэрэглээд дуусгасан баха. Энэ бүр үнэхээр гоё. Oh my god, бүр ингэж ямар ч төрлийн арсан зөгтөг. Өнгөн юм аюу юм universal. Одоо цагаан охтуудад маанч зохин, бор охтуудад маанч зохин яг ингэж нэг юм шингэх одоо яг арсан дээр ингэж нэг мейкапыг аюу юм гоё. Одоо ингэ заримдаа ингэ бронзер нь охтуудын бронзер нь ялгараад ч юм уу эсвэл нэг жоохон хурц харагдаад байдаг. Энэ болохоор бүр үнэхээр гоё. Chanel-ийн бронзер бол бүр best. Энийг бол definitely дахиж авна. Number 1 bronzer. Brownie Skin Foundation гэдэг энэ foundation-ыг хэрэглэж дуусгасан. Bobbi Brown бол миний дуртай makeup artist. Би Brown-ыг өөрийг нь аягүй хүндэлдэг. Дээрээс нь бас Bobbi Brown брэнд өөр айгүй гоё. Энэ Skin Foundation бол ерөнхийдөө айгүй зузаан крем төрхөх дурггүй, айгүй гоё арстай. Нэг жоохон л кремд ч ихэд нүур нь айгүй гоё харагддаг. Тим охтуудад бол айгүй гоё зохих крем. Найрлага нь ерөнхийдөө яг Skin Foundation байгаар нь л харагдуулах баг зэргийн л coverage-тай foundation бол айгүй таалагдсан. Essano гэдэг энэ
Priceline Chemist эдэрт зарагддаг айгүй боломжийн үнэтэй New Zealand-ийн брэнд үүдээ. Энэний Hydrating Rose Hip гэдэг тоос би хэрэглэж дуусгасан. Энэ айгүй боломжийн үнэтэй. Энэ яг надад яагаад таалагдсан гэхээр гуаша хэрэглэдэг охтуудад яг гуашаага ингэж гүйлгэх шаардлагатай болно. Тэгэхээр ерөнхийдөө нөгөө айгүй гуашаанда зориулж хэрэглэх шаардлагатай тоос хайж ивэл охтууд маань энэ Rose Hip гэдэг энэ тосыг бас авал зүгээр юм лээ. Briojo гэдэг брендийн үсний маск. Айгуу дайггүй гоё маск байлээ. Австралид амьдардаг охтууд манаас үсний сайн чанарын үс гэж ивэл энэ Briojo ер нь дайггүй брэнд. Lamor манай Монголын брэнд айгуу гоё. Lamor-ыг би ер нь нэлээд олон юмын цаашдаа хэрэглэж үзэх маш их хүсэж байгаа. Монголынхон органик брендийг дэмжихийг айгүй хүсэж байгаа. Тэгээд эдний энэ hand butter гэдэг гарны тэжээлийн тоос ёо энэ бүр үнэхээр гоё, надад бүр амар их таалагддаг. Энийг манай нэг найз надаа бэлгэнд өгсөн бахад хэрэглээд дууссан. Савлгаан ч гэсэн амар хөөрхөн юм жижиг авсархан цүнхэн тийж авч явахд айгүй гоё. Тэгээд энэний найрлага бүр айгүй гоё юм өтгөн юм шар өнгөтэй тоос байдаг. Энэ яг юу орсон гэдгийг харъя. Чацарган болон жүржийн эфирийн тосны маш таатай үнэрийг агуулсан. Тийм энэ яг цацарган үнэртэй дэдэг. Бүгд хэрэглээд дуусгасан дахиад авсан нэг үнэртэй ус байна. Mavic Ost гэдэг энэ Barreto брендээс амар зөөлөн тэгээд нэг юм feminine нэмэгтэйлэг үнэртэй ус айгуу гоё. Надад маш их таалагдсан. За энэ усыг хэрэгжилж дуусгах гэж бүр амар удлаа. Finally дууссан байна. Paulina Herrera гэдэг энэ амар сүрхий савлгаатай энэ ус. Үнэр нь амар гоё юм. Орой партинд явах ч юм уу, болзоонд явах ч юм уу. Тэр үед төрхөл бүр айгүй тийм seductive гэх юм уу, ерөөхдөө яг юм гоё үнэртэй ус илээ. Надад бол таалагдсан. Гэхдээ дахиж болохгүй ч чинь яг тэгэхээр амар л их таалагдаагүй бол ерөөхдөө авч хэрэглэмээр байгаа. Эсвэл туршиж үзмээр байгаа юм зөндөө олон байдаг болохоор нэг дажгүй байсан юмнуудыг бол бас нэг дахиж авах шаардлагагүй гэж бодоод байгаа. За ингээд та бүхэндээ ойрын үед хэрэглэж дуусгасан бүтээгдэхүүнийн талаар сэтгэлээ уулзлаа. Миний бичлэг үзсэнд маш их баярлалаа. Тэгээд цаашдаа зөндөө олон хэрэгтэй бичлэгүүдийг та бүхэндээ хүргэхийг зорих болно. Баярлалаа.